За сайн байцгаана уу хүмүүстээ. За сабсcribe өдрийн минь түргээ. За түрүүн нөгөө дэлгэц бичлэг програмаа эхлүүлээгүй хүүхдээ хичээлтэй байхдаа эхлүүлээгүй аваач хичээлээ явуулсан байна. За тийм учраас ганцаараа Zoom програмаар энэ хичээлээ дахиад бэлдэж орж байна. За тэгэхээр энэ эхний даалгавар болохоор бөмбөлөгтэй машиныг юу яаж байгаа? Бөмбөлөгтэй машин хийх туршилтын ажил дээр за ингээ харуулчих. Варгийн шүү. За энэ бөмбөлөгтэй машинаар туршилтыг хийсэн байж байгаа. За тэгэхээр энэ бөмбөлөгтэй машин дээр энэ машиныг ашиглаад хэрхэн хөдөлгөх вэ? Туршилтанд юу орсон бэ гэхээр картон цаас сорвол тэдэн ширхэг гэж байгаа. Энд 3 ширхгэл байх шүүсээ энд аман дээр нэг сорвол энэ 4 дугуйгаа холбосон сорвол гэдэг энэ 3 гэсэн хариултын зөв хариулт юм шүү. Тэгээд бөглөө ундааны бөглөөгөөр ингээд дугуйгаа хийж байгаа. За дараагийн бөмбөлөгтэй машин ашиглан хэрхэн хөдөлгөх вэ? Туршилтанд за цэг 4 ширхэг бөглөө орсон юм тийм ээ. Бөглөө орсон. Энэ орхигдсон өгнүүдийн нөхөд ахын шүү. За би бөмбөлөгтэй машин ашиглан хийх туршилтанд за ямар цаас орсон бэ гэхээр энэ картон цаас орсон. За дараагийнх нь энэ бөмбөлөгтэй машины туршилтанд одоо сорвол орсон. 2 ширхэг гэж бичсэн мэт энэ сорвол орсон шүү. 3 ширхэг сорвол орсон байна. За зурагтаас ашиглан хэмжилтийг цэг ба шугам ашиглаад хийсэн ангич. Тэгэхээр энэ дээр бид нар хэмжилтийг хийхдээ уртыг энэ хурдаас энэ түрүүн юу ахтаа туршилтанд юу ашигласан нүдэн баримжаа болон шугам ашиглан хийсэн гэсэн юм байна шүү дээ. Нүдэн баримжаагаар хийж болсон юм байна. За шугам ашиглан хийсэн юм. Түрүүн бид нар уртыг шугамаар хэмжнэ гэдэг тайлбарлахад түрүүний юм дээр тайлбарласан байна. За дараа нь шугам зураг дээр туршилтын хэмжилтийг нүдэн баримжаа ба шугам ашиглаад энэ явсан замыг хэмжээд байгаа шүү. За сурагчдаар чинь энэ юунууд нь байгаа. Сурагчдаар энэ басхны хэмжилтийн ажлын хуудас байгаа шүү. Тэрнийг ашиглаарай. За нүдэн баримжаа шугам ашиглан хийсэн туршилтанд ямар ядгаа байх вэ гэхээр хүүхдүүд шугам ашиглаа хийвэл илүү нарийн гарнаа. Нүдэн баримжаагаар хийхээр тойм төдий устын хэмжээнд тойм төдий гарнаа гэсэн ийм дүгнэлт бид нар ярилцаад шийдэл төрсөн байгаа. За туршилтыг хэдэн удаа хийх нь тохиромжтой вэ гэн туршилтыг сондгоо тоотой хийдэг гэж ярьсан. Нэг бол хийхгүй 3, 5, 7, 9 гэсэн байдлаар сондгоо тоогоор гинэ. За хэмжилтийн дундаж утгыг бид нар бас нэлээд олон удаа тайлбарлаад миний охин чимэг байгаараа хэд удаа тайлбарлсан байгаа. Бид нар 1, 2, 3, 4, 5 гэсэн тооны нийлбэрийг яаж дундаж утгыг оруулах вэ? Яаж дундаж утгыг боддог вэ гэдэг дээр бид нар ийм нэг юу ашигласан байгаа. За бид хэлсэн дээр 1 дээр нэмэх нь 2, нэмэх нь 3, нэмэх нь 4, нэмэх нь 5. За энэ тооны дундаж утгыг олохдоо энэ 5 тоогоо нэмээд хэмжилт хийсэн 1-р хэмжилтийн утга 1, 2-р хэмжилтийн утга 2, 3-р хэмжилтийн утга 3, 4-р хэмжилтийн утга 4. Одоо 4 метр явсан гэсэн үг шүү дээ. За ингээд бүх хэмжилтийн утгуудыг нэмж гаад хэмжилтийн тоонд хуваадаг. Тэгэхээр 5 хуваана гэсэн. Энд 5 тоо байгаа учраас 5 хуваагаад 15-ыг 5 хуваахаар 3 гарсан шүү. За энэ хэмжилтийг бид нар дундаж олохын аргачлалыг түрүүний ангийн нийтээр сая хичээл орж явахдаа энийг яах вэ? Ярилцсан. За дараа нь бөмбөлөгтэй машиныг ашиглан шилжсэн зайг хэдэн нөхцөлд хийсэн бэ? Нүдэн баримжаагаар нэг хийсэн, шугамаар нэг хэмжиж хийж байгаа. За та нар тэр машина хийж гаад
тэр туршилтыг хийж үзээрэй. Тэгэхээр илүү тодорхой болно. За бомблог ашиглан хийсэн машин ямар тохиолдолд тол зайд явах вэ? Тэгэхээр энерги их үүсвэр нь их буюу тэр бөмбөлгийн хэмжээ том байх юм бол их агаар салхи гарч ирээд тэр машиныг хол явуулнаа. За даруулт зай гэдэг салхины энергийн хүчээр ажиллаж байгаа. За энд байна. Хөдөлгөөнд оруулж байгаа энергийнх нь үүсвэр нь салхи. Даруулт завыг хурдан явахын тулд даруулын хэмжээ бол чухал болохоос биш өнгө чанар хугацаа бол тийм чухал биш юм аа. За даруулт завыг хөдөлгөөнд салхи оруулдаг. Салхинд ямар нэгэн ямиг хөдөлгөж эвдэх ийм хэмжээний энерги байдаг. Их үүсвэр буюу энерги байж байгаа. Аливаа зүйлийг хийх чадлыг бид нар энерги гэж нэрлэнэ гэж хичээл дээр үзсэн байгаа шүү дээ. Хичээл дээр. За машины шилжилт нь цэг эргэлтийн урдаас сенсний эргэлтийн за сенсор ажилладаг машины тухайд ярьж байгаа юм шүү дээ. Сенсний эргэлт, дугуйны хэмжээ, батарейны хэмжээ, тавцангийн хэмжээ томрох юм бол хүнд болоод мөд явахгүй. Дугуй том байх юм бол шилдээд явахгүй. Батарейтай машин батарей их юм бол батарей их юм бол холбох утас шаардлагатай болно. Тийм учраас машины шилжилтийг сенстэй энэ машины шилжилтийг өөрчлөхийн тулд сенсний хэмжээг ярих. Шилжилт нь сенсний эргэлтийн хурд нь их байх юм бол сайн эргэлнэ. Сенстэй машиныг эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд батарей нэмэгдүүлэхгүй сенсийг томруулна. Сенсийг томруулна машины хэмжээг томруулахгүй. За сенсний эргэлтийг нэмэгдүүлвэл машины шилжих зай ихснэ. Яг гэвэл хурдан эргээд байгаа учраас хол замтуулнаа. Сенсор ажилладаг машиныг гэртээ туршиг гэвэл ямар өдрийг сонгох вэ? Салхины эрчим хүчийг энергийг ашиглаж байгаа учраас салхитай өдрийг сонгоно. Нафта тогтун бороотой өдөр хэрэггүй. За сенсийг эргүүлэхэд батарейдаа холбогч утас хэрэгтэй. Батарейг ажиллуулахын тулд сенстэйгээ батарейгаа заавал холбогч утсаар холбож яаш нөгөө батарей чинь ажиллана. Сенсийг эргүүлэхэд батарей болон холбогч утсаар хөдөлгүүрийг ажилуулдаг. Энэ цэгийн оронд ингээд биеийн байхгүй өгнүүдийн нөхөд байгаа шүү дээ. За холбогч утас за энд хөдөлгүүр байна тийм ээ. Хөдөлгүүрийг ашиглаад нөө сенстэй тоглоом нь батарейгаар ажилладаг сенстэй машинууд гэсэн үг шүү дээ. Хийсэн тохиолдолд. За энергийн үүсвэр нь батарей болно энэ тохиолдолд. Салхи биш тийм ээ. За хүүхэд энэ ус руу усарч байгаа юм байна. За энэ ус руу усарч байгаа тохиолдолд илүү өндөрөөс усрах юм бол илүү хүн шомбодог, илүү бага өндөрөөс усрах юм бол бага зайд шомбодог. Өөрөөр хэлэх юм бол их энергитэй байхын тулд илүү өндөрөөс усрна гэсэн үг ээ. За дараагийнх нь энэ аль нь тохиолдолд сенс бага буюу удаан эргэх вэ гэж байна. Ганцхан батарейтай үед бол удаан эргэнэ. Алинд нь их буюу хурдан ажиллах вэ? Хоёр батарейтай үед хурдан ажиллана. Яагаад гэвэл энергийн үүсвэр нь энэ их байгаа, энэ нь бага байгаа. Энергийн үүсвэр багтаа бол бага энерги ялгаж харагдах нь байна. Энергийн үүсвэр ихтэй бол их энергийн үүсвэр гарах нэ. За зургийг ашиглан ямар энергитэй болох вэ? Энэ хөдөлж байгаа учраас хөдөлгөөний энергитэй болно. За энэ салхинд бас мод хөдөлж байгаа учраас хөдөлгөөний энергитэй болно. За энэ дугуйтай хүн хөдөлж явж байгаа учраас бас хөдөлгөөний энергитэй болно. За өнөөдрийн хичээл дээр юуны тухай ярьж байна вэ гэхээр энерги бол хөдөлгөөний байршлын дулааны цахилгааны гэсэн үндсэн дөрвөн хэлбэртэй байдаг юм байна нэгдүгээр. За хоёрдугаар энерги бол аливаа энергийг бий болгохын тулд заавал их үүсвэр байх ёстой юм байна. Тэр нь болохоор салхины байж болох юм байна. Салхины буюу энэ хөдөлгөөний энерги байж болох, үүсвэр байж болох нь байна. Энергийн байршлыг өөрчилдөг ийм энерги байж болох нь байна. Халааж хөргөдөг ийм энерги байж болох нь байна. Цахилгаан гүйдэл дамжуулдаг ийм энерги байдаг байна. За ингээд гэрийн даалгавартаа за энэ дасгалуудаа дахиад яг дэвтэртээ бичиж ажиллаарай. Сурах хүчгээс агуулгын дэлгэрүүлж уншаарай. Нэг машиныг сонгоод тэгээд бичлэг хийгээд багштай илгээгээрэй. За